За энийг одоо яриад олзлогдох юм уу яах юм бэ? Юусэн ганц 2 минут л ярьж баянаа мэднэ. Би ч нөгөө нэг тэрийг ярьснаа шууд насаад татчихсан. За яа цаа манайхаа төгжрөл донд ээлж дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Гэнгби хамтлагийн гангаах маань оролцож байна. Сайн байна. За өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Big Motors. Big Motors нь 5 тухтай авч шоурумтгээс гадна үнэлгээ өндөр бага гүйлттэй машинууд оруулж ирдгээрээ давуу талтай. Утасны дугаар 75 75 75 75. За ойрын сони ачнасаа хаваалцаач. За ойрын сони ачин гэвэл сая 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дархан хотод очиж 14 хоногийн зураг авалт 6 ангит клипний зураг авалт хийчихэд ирлээ. Одоо тэгээд тэрнийхээ монтаж эдитний ажил руу орж байна. Бас дооныхаа микс мастер ажил руу орж Би байна. бас мейкингээр явсан байгаа. Көнө пүжээр явсан. Тэр мейкингээр явсан. За 6 ангитай гэдгийгсэн шүү дээ. Тэгээ би бас яг анх сонсчод гайхчихсан байхгүй 6 ангитай гэдэг. Тэнгүүт одоо нэг таандар одоо бас нэг тийм тэнгэрийг нэг зурлцаад байгаа шүү дээ. 6 ангийн зургуулаа одоо яг тийм киноны юугаар явна гэсэн үг. Тийм яг нөгөө сценжүүлэл кино яаж бүтдгүү тэгж л бүтсэн. Тэгээд 6 ангийн зургуулаа хоорондоо холбогдох учраас тийм нэг анги болгон дээр нэг өөр юм гарахгүй. 6 ангийн зургуулаа хоорондоо дөрөв дээрээ холбогдно. Тэгээд нэг цаг үед хамт нэг бүлэг хүмүүсийн тухай 6 ангит сериал кино шиг л тийм клип гарах байх гэж найдаж байна. Ер нь хэдийгээр цагдах гэсэн үү? Одоо 4 сарын 12-нд ихний анги. Та жолоочлоод хэр удаж байгаа лээ? Жолоочлоод яг 10 жил болчих шүү дээ. 16 жолоочлсон юм байна. Төгжрийн ер нь хэрэг цагаа өнгөрүүлж байна амьдралынхаа. Амьдралынхаа юу яармагт байдаг болохоор манайх чинь гайгүй шүү дээ. Ажил гэр хоёр ойрхон болохоор тэгэл ер нь бол нэг төгжрээд идэх юм. Нэг газар очивол тэгэл ажиллаа хийж байгаа шүн төгжрөлгүй болсны дараа гараал өдөр тэгэл төгжрөлгүй цагийн тооцож байгаа л гараал. Шинэ жилээр л жоохон төгжрөлт нэрвэгдэн, цагаан сараар нэрвэгдэн. Бас тооцоолоогүй үеуд нэрвэгдэн. Тийм л юм шүү дээ. Төгжрийн дунд одоо ингээд замдаа явж явахдаа ч юм уу эсвэл нэг тийм хүний дургу таны үнэхээр дургу хүргэжсэн эсвэл үнэхээр бүр инээдий чинь хүргэжсэн тийм үйл явдал юу болж байв тийм түүх байвал хуваалцаач. За уур хүргэжсэн түүх гэвэл юу ямар хутг байна? Төгжрөл дондоо тий. Хин нэгний буруутай үйл ажиллагаанаас болоод тэр нөгөө одоо энэ гэрлэн төхөөнөч аягүй асуудалтай шүү дээ. Төгжрөл гэхэдсээ илүү байнга тохиолдох байхгүй. Манай гэрээ уулзуур дээр баруун эргэнгүүт чигээрээ баруун эргэх хоёр нь зэрэг асаад тэгээд энтлийн замын явган хүнийх нь гарцны ногоон гэрэл асчдаг байхгүй. Тэнгүүд зэрэг асчиж байгаа шүү дээ. Тэнгүүд уртал дээр нь би зогсож байгаа шүү дээ. Тэнгүүд явган хүмүүс ингээд шууд ингээд гарчдаг байхгүй. Тэг чинь тэгээд явган хүмүүсээ гаргаж иж орно шүү дээ цаашаа. Тэнгүүд л фүү араас болж байгаа. Бүр нөгөө нэг одоо нөгөө нэг түгээлтийн машинууд бүр амар зөө бараа түгээлтийн машинууд дайраал бүр артлаар хажуудлаар бүр ингэж орж ирж өөрөө ингэж хараад тэгээд ухаарч байгаа байхгүй урдаа хүнтэй байсан шүү дээ. Ханаас жижиг машиныг харахгүй болохоор бүр алан шүү дээ наа гэж. За гангаахыг ер нь хүмүүс артист гэдгээр нь түлхүү мэдэх болов гэж бодож байна л да. Тэгээд таны талаар ер нь тэр болгон мэддэггүй хүмүүсийн дунд байдаг буруу ойлголт ер нь юу байдаг бол? Буруу ойлголт гэх юм бол аа нэг жоох их зантай л гэж боддог юм шиг л. Олон хүнээс сонсох нь. Жоох их зантай л гэж боддог юм шиг л. Тийм шиг хацтай. Бороогаар өөр чинь нөгөөдг нь юу лээ? Ер нь яг хүн мэддэггүй юу? Тий, хүн мэддэггүй, төдийлөн мэддэггүй юм. Тийм бас намайг ч нэг айгүй гонхтой л гэж боддог юм шиг. Яа. Ийм одоо тэгээд байдаг болохоор гонхтой тэгэл чимээгүй л тэгэл
эмо гэж боддог. Амар эмо л гэж боддог юм шил. Би чи шал яг хоо ганцаараа байх үедээ бол үн байхгүй. Байгаа. Тэгээд камер онцлог шууд өөрийгөө тэгсэн чи нөгөө нэг ганцаараа байх үедээ л дуундаа зориулаад тэгэл дуу муу хийж явах явцтай угаасаа тэгэл дууныхаа муудэнд орно штэ сүнсийн нөхгүй тэгэл тим дуунуудыг хийдэг болохоор намайг бас нэг яг дуу шиг байвал гэж зарим нь бодд юм шиг байна. Гэтэ яг энгийн амьдрал дээр хаяа бас найз нөх тагтун нартайгаа нэлхэр бас шал ондоо байдаг шүү. Таныг ер нь гэхдээ хүмүүс дуучин гэдгээр нь артист гэдгээр нь мэдээд жүжигчин гэдгээр нь бас их төдийлөн мэддэг юм шиг тий. Яг нь кино тоглоод явдаг мөртлөө жүжигчин гэдэг мэрэгжилтэй гэж хүмүүсээс тэр болгон боддгоо юм шиг байна. Бид ч юм бол одоо нэг багшийн шавнар тэгээд тийм шүү дээ. Тэгээд 20 онд Төгссөн. тэгээ 20 онд хэдэж төгссөн хөгжим театрын жүжигчнэ гэдэг гэсэн. Би Чи яагаад ингэж төгччих вэ? Шинэ хаалга. За хавар нооттой. нөгөө эвдэрхийн өндөр гардаг ш. За тийм байгаа. Тэгээд 16 онд соёл урлагийн сургууль элсэн гэсэн үг тийм. Хэрвээ жүжигчин гэдэг мэргэжлийг сонгоогүй байсан бол ямар мэргэжилтэй ер нь ямар хүн байх байсан бол одоо жүжигчин дуучин гэдэг хоёр мэргэжлээс өөр Би зэрэгт явах байсан. Зэргийн болох байсан. Тийм шууд манай эмээ хоёр чи элийн зэргийн ойл офицерууд. Тийм тэгээд 3 нар цагтаа зүгссэн тэгэл хагас зэрэгчлэлтэн донд л байсан шүү дээ. Ер нь хэтрүүлээд хэлэхэд бол тэгээ ээж маань багш. Тэгэл цэргийн мэргэжил ер нь тэгэл төхөм очих байсан болоо. Тэгээ манай эмээ хоёр ч гэсэн тэгэл хамт төгсөж байгаа. Тэгээ урлагийн үнд юм чи зүгээр тэр тэдгээр анги дээр очиж зүгээр тэрний хүүхдүүд нэг хэлээд араадах мараадах гэл янз бүрийн болж лээс тэгээд сонирхолтой байсан болохоор тэгэл сонсоо гарч иж байгаа юм л та. ер нь тэгвэл цэргийн хүн болох төгсөн байдаг. Тийм тэгээ сойс дороод хамгийн түрүүнд уншиж үзсэн зохиолууд ч нана цэргийн холбогдлолтой жүжигийн атрик инсценерок энтриж уншаал тэгэл сүжит таалагдах төгтгий хийхгүй. Тийм баг насаа ер нь хаана өнгөрөөлөө баг насандаа ер нь хэр сахилахгүй хөвт байв. Баг насандаа би нэрээ бүр баг насандаа бол гэртээ бол дугаал хийж идэг хөвт байсан гэсэн. Чимээгүй тэгэл ойлж мэдчих тэгэл мөрөөрөө тэгэл явж идэг гэсэн. Тэгэл 5 6 дугаар ангид ороод гэрт угаасан хүмүүлэх надад шанс байхгүй юм чинь. Ах нар байгаа. Чимээгүй байгаа. Хүмүүлэх ямар ч шанс байхгүй. Тэгээд нөгөө нэг сургууль дээр олон цаг өнгөрөөгд өмүүлэх газартаа өмүүлэх цагтаа болчихвол тэгэл тэнцэж балаг нь авч байгаа юм да. Юм болгоныг хийж байгаа юм да. Тэгээ нөгөө гэр орооллоос шууд би чинь өөрөө хорооллын эцсийн 77 54 ээж багшилтгээс тэгээд бахан байрны хүүхдүүд дон тэгэл эхэндээ жоохон алмаар л юм ийм юм. Ямар цэвэр хүүхдүүд юм хүүхдүүд гэж боддог гэж. Тэгээд донд нь ороод тэгэл чиг хорооллын сахилахгүй 70-гийн сахилахгүй л болсон да. Шийд дамжаал галтаагаа байж. Баг насандаа гаргасан ч юм уу эсвэл оюутан байхдаа хийжсэн хүмүүс тэр болгон хэлж байгаагүй. Хүмүүс тэр болгон ч ер нь хүмүүст хэлж байгаагүй. Тийм жоохон ичмээр ноцоо тоолцож. Юу сайдраад байгаа. Ичмээр юм юу гэж хуваалцах юм бэ? За тийм чи яг хоолцож болох байц ичмээр юм чи юу лээ. Манай орсон хүмүүс бол ер нь ТМК ах бол одоо шүднийхаа одоо охинтой болцож байгаа тийм л шүдэн хоттойг нь зоогцсон түүхээ ярьсан. Гүнээ бол одоо манай армата тавьдаг. За. Тэгээд гүнээ бол одоо автобусанд явж байгаад одоо нусныхаа түүхийг ярьж исэн. Том номогч бол одоо хүсгийн дайзаар төрөв хийж байгаад жижиг номогч хитэд гуснаа ярьж исэн. За энийг одоо яриад олзлогдох юм уу яах юм бэ? Юусе ганц хоёр хүнд л ярьж байна мэднэ. Би ч нөгөө нэг тэр ярьснаа шууд насаад. Нөгөө сойс ороод 2 дугаар курс дээр тайз нарийн дасгал хийдэг штэ. Техникүүд дээр ороод. Би болчин чөлөөлөх дасгал гээл. Би тэгсэн чинь нөгөө юун дээр ханаад ирцээс гамраа ханаад тэгж байгаа л. За ингээд нүүрнийхээ бүх болчин ингээд сулартал ингээд сайхан өксрөө гэдэг нөгөө сархиу гшөлөө нацгдаа гшөлөө.
Цавлаа суудсан. Өөдөөс алтан цэцэг нөгөө атаж болоод манай ингээ алтан цэцэг суудсан. Тэгээд ингэ нэг чад. Ингээд нэг нас гараал явд юм аа. Тэгээд заастан нас гараал явчлаа тэгээд ингээд блок гэдэг дээр нас ингэж гараал носны гараас дагуу дараашаас буцаж 3 яг урд таг. Тэгээд алтан цэцэг бүр гайхав. Хөө навчсаа тийшээ энэ дүрээд ирсэн. Тойроод түрээд ирж байгаа уу? Тий. Тойроо 3 тойроод ингэж зунгаарлаж яваа тойроод яг урталт унтж байгаа байхгүй. Тэгэл цай тайсны ярианы хичээл маань өндөрсөн да. Тэгсэн чинь яг тэр хамрын анаад минь идгээгүй яг тэр тайсны ярианы паян дуусаг байж байгаа. Маргаашны чөлөө нөгөөдрийн чөлөө бүжгийн хичээл ордог байхгүй. Маргааш сонгодог бүжиг. Энэ эргэлтэж юу гэдэг лээ? Кашаа иргэнэ гэдэг лээ. За тийм бага би. Ингээл толгойгоо ингээл иргэдэн штэ. Энэ нөгөө тийшээч иргэдэг үү. Ингээл эргээ явжсан чи ахаал нөгөө нас чи ингээд гараад чидэг. Яг эргэлтэнд он ингэж явж байгаа нас гараад ирсэн чи. Яа. Тийм нэг хоёр насны Юу вэ? Тэгээд энэ гарч байгаа нусаа шууд замд бариад авчихсан. эргэлтэн дондоо харж слөөвдөж байгаа байхгүй. Ингээл явж байхдаа шууд багш таруулах. Яа. Яг амьдрал шүү дээ. Тэр чинь ганцхан л байрсан баянаа л харсан. Наваа хараас очт байж. Фүү. Сүлдээ ажиг бүр нусныхаа учрыг олоод юм байж та. Тэгэл за идгээхгүй болохгүй маань. Тэгэхгүй бол байсгийг гарах нус байна даа. Би тэгээ тэр ингэж барьж авсан нусаа яаснаа сандгүй шүү дээ. Яасан юм бол одоо наваа харахаар нус санаад орохгүй. Тэгээ 2 удаа л тохиолдсон юм шүү дээ. Сүүлд нь дэмиж өгсөн харуулслаар 2 удаа л тохиолдсон юм шүү дээ. За ер нь дуу хийгээд одоо хэдэн жил болж байгаа юм? Яг тэгэл цэвэр 5 6 жил болчих шүү дээ. Дуу цацаж эхлэв. Тэрнээс өмнө тэгэл үг бичдгийн хувьд бол бүр багаас авчихсан. Төгсөх бүр ангиас гэсэн. Юу төгсөх курсээс гэсэн. Юу хийхссэн нь Тий. 20 онд шүү дээ. 19 оны үйл шүү дээ. Аа. Дээл мэлэмсэл. Тэгээ нөө талбай дээр Чамт костер бол. ер нь одоо ингээд нөгөө дууны ингээд урын сангаа дууныхаа одоо нөгөө альбомыг гэх юм уу? Одоо бүх дуугаа ингээд эргээ харах юм бол ер нь хэр олон дуутай болсон байна. Соло хийсэн маань нэг 40 гаруй, хамтлагаараа хийсэн маань бас нэг 40 гаруй. Тэгээ видео гэх юм бол бас нэг хамтлагаараа 30 өөрөө бас нэг 30 болсон байна. Тэгэл цацаагүй барайгүй хийчээж болцсон хадгалцсан энэ төр юмнууд бол тэгэл өчнөө. Бүх артистууд л ер нь тийм баг. Өчнөө юмтай тэгэл өөртөө таалагдаагүй цацгаа болцсон. Энэ 300 шахын байгаа шүү. За тэр олон дуунаас тэгээд ер нь яг бас нэг хүнд чинь одоо нөгөө тоглосон кинонууд ч гэсэн бас би энэ дүр тогтааш шүү гэж бас нэг юм байдаг ш. Тэр шиг яг хамгийн ингээд гоё сэтгэлээ гаргаж ч юм уу эсвэл яг ингээд таны сэтгэл гоё үлдсэн дуу чинь яг аль дуу чинь? Бүгдэнд нь л ер нь дуртай л да. Тэгтээ сүүл тэр нөгөө терминалд орж ихтэй бас ирсэн да яг хөглөө гэдэг нэг дуу байдیں۔ Тэр яг ч юм сонсоход ч юм эсвэл одоо яаж гэдэг гоё дуу байдаг юм хөөрхөн дуу байлээ. Тэгээд нөгөөх нь болохоор сүүлд сонссон чинь анх удаа наваа нэг хүн магтчихсэн тэр дуу юм л. Одоо 7 тэрбум дундаас гэдэг. 7 тэрбум 7 billions гэдэг дуу байдаг. Нөгөө клип нь ингээд нөгөө юм юунд хийсэн. Тийм нөгөө баха хүмүүстэй тэгээд нэг лагерын байшин. Лагерын байшинд хийсэн тий. Тэрийг нөгөө нэг анх нэг энерл ах руу явуулаад хийчихэд би энэ халахын багийн зүг амьдэрдэг гэсэн. Гэртээ. Тэгчээ тэрийг бит хоёр чинь тэгэл өдөртөө юм хийгээл шоордор явчих юм. Тэгэнгүүт ингээд Тэнгисрүү гэдэг. тий. Тэгэнгүүтээ
Би ингэж явах дуртай байхгүй. Тэнгүүтээ тэр дууг хийчихэд аудиог нэмэрлэх рүү явуулсан чинь. Өстө гоё биш таахын төг. Анх удаа нэг тийм хэлж хийж үлээ. Мундаг байна ч лөө. Тэгээд тэрэн дээр нь урамшаад шууд цацчихсэн. Тэгээс гоё л дурсамжтай гоё дуу илээ. Сүүлцээс. Big Motors нь төрөл бүрийн автомашинуудыг худалдаалдагаас гадна банк бус санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай газар дээр нь шийдэж өгдөг. Мөн машин авсан хүмүүст урамшуулалтай. Ингэхдээ Улаанбаатар хотын улсын дугаар, өвлийн шин дугуй, шалавч, банк дүүрэн, бензин. Мэдээж нөөтийн буцаан олголттой. Та ердөө утасны дугаараа үлдээгээд зээлээ судлуулах боломжтой. За таны одоо ингээд харьцахад гэдэг ч юм уу эсвэл яг харилцаж исэн хүмүүсээс хамгийн ингээд таны дургу зам байдалтай хүн ямар хүн байсан бэ? Таны ер нь бол нэг дургу зан характертай хүн гэх юм уу? Нөгөө нэг юм ашигладаг хүмүүс байдаг шүү дээ. Ашигч. Нөгөө амар үгүй гэж хэлэхгүй байхын гуйдаг. Тэгэл яг өөрийнх нь ажил бүтчихлээ тэгэл болоо гэсэн шиг ашигч. Тэгээд тэрнийхээ төлөө ашиглахын тулд айгүй гоё хайрцдаг. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Ингэчээ штэ, тэгчээ штэ. Энэ тэрээ одоо бол эн чинь ажил бол ажил, цалин бол цалин, тохиролцоо бол тохиролцоо болсон. Гуйн мөн гэдэг юм чинь бүр дотны одоо тий нэгэндээ сэтгэлийн тус тийм болж исэн хүмүүс ч юм уу одоо багын найзууд одоо тийм хүмүүс л юу юм гэхээс биш үнгүй тус тийм болно. Үнгүй ажил хийж өгнө гэдэг чинь тийм юм дээр байж болох уугүй юу би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ одоо бол хэдий найз нөхөд ч гэсэн хэдий ах дүүнэр ч гэсэн ямар ч тооцоо мөнгө гэхгүйгээр хөлсийг үнэлэхгүйгээр ингэж гуйж юм хийлэгдэг тий. За тэг чинь хоёул дараа болчихно доо тэр нэг сон дээр үе. Хууч айдиа шиг тийм зантай. Тийм хүн салгаж зарж ивэл мөнгөөр наваа. Тийм. Тэр мэр тойширсан юм чи яг заяа. Тэгтээ тэр чинь бас тодорхой хэмжээнд байх хэрэгтэй байхгүй. Тэгэл бүр нэг амар гойдог. Тэгээд үгүйгээ хэлчингүүт чистэ нэг мээр тий. Яг үннийг хэлээд тэгчингүүт тийм үе хүмүүс байна. Нөгөө талаараа гэх юм бол адуу зүрүүд өөрийнх нь буруу ахт чинь ингэж чичрээд идэг. Ялагдах дургу. Өөрөө ялж ич санаа намардаг. Тэ. Тэр юм адуу тэгээд одоо ойлгомжгүй өнөөдөр нэг өөр байжснаа маргааш нэг өөр болчдөг. Тийм хүмүүс харьцаад айгу төвхтэй. За манай ивент төч спонсор Big Motors юм бас нэрэмжтэй асуулт байгаа. За. Таны яг анхны машин ямар машин байсан бэ? Тэгээд ер нь яаж авч байв? Тэгээд ер нь ямар ажил хийж байж авч байв те? Ер нь анхны юм гэдэг чинь гоё, амар гоё сэтгэл татна гэдэг шүү дээ. Анхныхаа машин хэлээ. 2558 гэдэг дугаартай Сувдан цагаан 20 плюс байлаа. Араас илээ 20 онд би өөрөө аваагүй. Тэр үед чи ажиллаж байхгүй улаан харвсан юм байсан шүү дээ. Тэр чинь ээж л авч өгчихсөн. Тэгээд тэр 20 плюстэй чи би чи жил болоог байх уу? Гэтэ олон юм бүтээсэн тэр машинтай чинь. Анх тэгэл машинтай болчлоо гэл. Тэгээ наадах унаа яв гэж авдээ ээж. Юу яриад байгаа гэсэн чинь. Наадах унаа яв одоо тэгээ яваа. Тэгээ би чи бүр баярлаад ороод ганц гэм нөгөө нэг машин FM янгууд сүлжээ булаацалтаас гэдэг дээ шүү дээ. Би чи суугаад хамгийн дөрөв машинтай болчлоо гэж. Хамгийн дөрөв байсна 30 хэдэн мянгаар нэг FM аваад зоосон чи ажиллахгүй нэ. Аваар ингээл алдсан. FM ажиллууч дуу сонсож явах нь хамгийн чухал. Тэгээс үлдээ нөгөө дуу муунч чухал биш болоод нөгөө юу хийх гэж байгааг нь мэддэхгүй. Тэгээд машинтайгаа яваал. Гадуур явах нь айгуу гой санагдал. Тэгээ байсан чинь бенз айгуу гой санагдал. Бенз гош тэгэл. Мөөнөгийн маань найз байсан. Тэгээ баянаач бас бензин хоббитэй. Бид чи бенз айгуу ярина. Тэгж яж жагаад нэг зар дээрээс ер нь л бенз аваа гэл. Нэг зар дээрээс харсан чинь E350 байна. Спорт араатай 3.0 мотортой. Цэмбэр амтан цай өгнө. Арьс марс нүнэн гой. Тэгээд 20 плюсээ зарангуудаа тэрэн дээр хэдэн сая ихч нэмлээ дээ. Надад бас нэг хэдэн төгрөг хөдөн төгрөгт болцсон.
Тэгэж нэмж E350 авсан чинь нөгөөх нь мотор нь жоохон асуудалтай байж таарад авсан мөнгнөөс их юм хийдэг юм да. Нөгөө нэг бензин. Уг нь арьснаас тэ үнэхээр гоё. Айгүй гоё. Тэгэл тэрийг чинь тэгэл мотор хөргөх чинь ажиллахгүй заяа. Унтарсан ч үү гэж нисгэж байгаа юм шиг дуу. Унаа явангууд хүмүүс зүгээр гайхтал харан заяа. Тэгээ тэнэгүү. Тэгээ нисгэж байгаа юм шиг дуугараад өвөл халахгүй 100 хөрөхгүй. Ёо тамаа цайж юм чи. Нэг өвөл унаал нэг хавар унаал тэгэл за энийг ч болиё гэл. Тэгээ нэг камер авсан да. Камерыгаа болоод жимнийг аваад сайн нэг ранклер авлаа. Хэдэн машин 20 дээр тэр 5 машин 5 дахь машин дээр явж байгаа. Одоо тэгээд нөө 20-тойгоо ч юм уу эсвэл яг та өөрхөн машинаа унаа явж та нэг юм зам дээр бүр юм таг зогсож исэн ч юм уу эсвэл юм хөдөө гадаа явж та нэг юм гинти нэг тийм эвдрэл гарч исэн үү? Нөгөө нэг бенцтэй чинь. За яа. За E350. Тий. Би тийч чинь нэг шоуц юм аа. Банзай, төгс төгөл төр байсан байх. Банзай, иш байсан байх. Можи, би, мөөнө. Ингээд зургуулаа заяа. Шоуж завах явах гэж. Пүэ зүгээр хотод шоуж ирсэн аа. Тий, хотод шоуж ирсэн. Завах яваа гэж. Тгийгээл шууд 22-ын тишээгээ яваад нөгөө нэг дарханлуу салдаг баруун аймгироос салдаг хоёр байдаг шүү дээ. Тэрний тойрог тэрний Петроос дээрээс нь дүүргэж аваад цаашаа яваад лүн арай хүрээг байсан юм аа. Тэгсэн чи дугаа гарчихдээ. За дугуугаа солигээд багажаа нэг гэсэн чинь нөгөө нэг бензины чинь тог нь хаашаа гүөхэ болцсон багаж намгатгүй. Тэгээд тэн дээр өдөржингөө зогсож байгаа байхгүй. Хойноос дугуй ирээд өдөртөө ирэх амжиж ирэх юм байхгүй. Тэгээд тэнцээч юм хэвээр. Яах гэж наашаа явбаа гэх нэгээ буруутах хүн болтохгүй. Мөөнө ганцаараа тэгээд би тэдний мөөнө машин барь явж байсан байхгүй. Ганцаараа ирвэл. Чи тэгээ бид нар ингээ явуулцдаг сайхан гараа мараа гэж. Буцаатай та нар өөртөө яваа. Өөртөө сонирхол байсан л байгаа байхгүй. Тэгээ суудлын тэгээ бүр бенцтэй завхалгаараа явчихна гэдэг чинь. Тэгэл бенцнээс хаширсан ш. Дахиад тэгээд гарсан юм уу тэгээд? Гарсан юм уу завхан руу? Гарсан хүн арай хүрээгүй. Гэхдээ дугуй солигдоогүй юм чи. Тэгээд буцаад энэ 22 ертөнцөг чи цаа ирүүлэр харцсан хүмүүс чи юу солиороод байгаа юм бэ? Йоо буцъя. Цаа ирүүлэр. Чүүгийг мэдэн штэ чи чүүгийн хойноос нэг дугуй авчирч игээ. Тэгээ солио тэгээ буцсан ш. Яа. Машин өвдрөх болол хаяас зөв зам төтөлтгөл биш. 20-тойгоо байхдаа бол нэг кассетагийн зураг авалтын үеэр үүр цатал шоронгийн зураг авалт аваад буцаал талбайн зүүн талын доошоо нэг шингэрэлээр ордог уул зүрийн наадтал дээр яг тавьсан байж байгаа л тиско унтаад за энд удаан зогсох юм шиг байна гэж өглөөний түгжилч аим шүү дээ. Парклаа унтсан чи 20 минут унтсан. Ирээд цагдаа ингэж байна. Урдах явцсан нөө бүгд. Ингээл харч ямар ч биш юм байхгүй. Ингээл харсан чи цагдаа. Бандах чицүү гимшигч чицүү айгу сони юм болт юм л чи. Тэгээ юу гэх хичээлээд байна. Жог унтц юм аа ч гэлтэй. Зураг авалттай байсан юм уу тэгээд унтчихээ гэх юм уу. Одоо нөгөө уран бүтээлч хүний хувьд одоо нөгөө хин нэгнтэй хамтран гэдэг шүү дээ. Одоо хин нэгнтэй хамтраад дуу хийн одоо нэг юм эсвэл бүр юм айдалтайгаа нийлээд ч юм одоо тийм үнтэй хамтрах юмсан гэсэн нэг тийм хүн болгонд бодол байдаг байх. Таны яг тийм уран бүтээлчтэй нийлээд тийм нэг гоё дуу гаргачих юмсан гэсэн хүсэл ямар хүнтэй хамтрах вэ? Миний тэр хүсэлтийг унтарсан шүү дээ. Зөндөл хүмүүс байсан. Тэгээд яг нөгөө нэг уран бүтээлчин яг гоё сэтгэл зүй шүү дээ. Тийм юмар хандаал холбогдох арга чарга хайгаал тэгэнгүүт л эсвэл үнд орно, эсвэл мөнгө ярина. Эсвэл ингэдэг тэгдэг тийм юм. Эсвэл та хоёртай хамтрахгүй, эсвэл чамтай хамтрахгүй гэдэг ч юм. Тийм юмнууд айгүй олон авч исэн. Олон ч байх. Нэг хүсчихсэн нэг 2 3 тохиолдол дээр тийм хариу авчихар чи хүний ч нөгөө нэг за тэгэл хамтарсан чайлаа байсан чайлаа гэдэг хүсэлтэнд хамгаалт бодлонд хамгаалч. Тэгээд тэгж хүсгээ болцсон шүү дээ. Би бол харин ч хамтрах уу гэвэл тэгээд амар нээлттэй. Энд ч үс. Тэ хамаагүй хүмүүстэй дурыг яваад цаашаа тий. Тэгэхээр ер нь бол хамтрыг гэдэг ингээд гоё байвал нээлттэй. Нээлттэй шүү дээ. Тэгээд сойс тусцсан юм чинь тэгэл сойсийн чинь тэгэл хоорондоо гоё ажил байдаг. Хийх үе гэл.
Гол нь уран бүтээл нь чухал болохоос биш. Тэ хитэн төгрөг авч ичих үү? Эсвэл надад ямар ашигтай байл юм лээ гэдэг юм бодохгүй манайдын бод даваа тал юм шүү. Ер нь. Тэгвэл сая уран ингээд одоо артист дуучин талаараа байлаа. Тэгвэл одоо яг ингээд кино урлаг руу ороод ингэх юм бол ямар найруулагчийн дор ямар бас жүжигчинтэй хамтарч ажиллахыг хүсдэг вэ? Би тэр өчигдөр нөгөө юуг манай байр Америкийг үзээд. Тэрэн дээр нөгөө нэг Батгүй бах тий. Тэг балаах. Балаах. Нөгөө нэг хэдий комеди кино ч гэсэн нөгөө эсрэг дүр дээр тоглолцсон. Тэг цөөхөн гарч байгаа ч гэсэн өөрөө айгу ийм зэвүүн харагддаг юм байна шүү дээ. Сая эн чинь нэг юм сорин морин хийсэн чинь. Би чинь тийм зэвүүн юм тийм чүтмээ дүрүүд айгу дуртай байхгүй. Тэнгүүд балуу ахтай нийлээд ч байхтай. Балуу ахтай нэг тал болоод ч юм уу эсвэл эсрэг дүр болоод ч юм уу те нэг юм тийм боевик тийм гинт хэргийн crime кино минонд адилхан эсрэг дүр дүр болоод ч юм уу тэгж тоглоод өстой гоё харагдах юм байна. Гоё юм байна даа гэж чөдөр бодлоо. Найруулагч гэвэл тэгэл би нөгөө юуг үзсэн. Орлон тоглогч, хохирогч хоёрыг үзсэн онлайнт. Тэр яг нэг бүүн босно үгүй би бас сайн мэдэхгүй байна. Гэтэ хоёуланг нь бүр нэг шин хүлээж агаад хоёуланг нь бүү дээр үлээ ори дээр үлээ. Нэг шин хүлээж агаад хоёр сериалыг хоёуланг нь дууссан амар сонирхолтой гоё байсан. Ойрд Монгол тим сериал үзээгөө детектив триллер кино үзээг болохоор тэгээ нөгөөх нь онлайн гэт тэгээд айгуу гоё зөвлөлт айгуу гоё байсан болохоор тэгж үзсэн. Тэгээд амраа ахтай юм лоо. Холливуд амраа ахтай. Тий. За ойр жир нь хэр их кино үзэж байна? Би ч ер нь үзчихэд идэв шүү. Сайн үз. Ер нь Монгол кинонуудад дийлэх юм. Үгүй. Нэг одоо нэг IMDb дээр нэг Холливуд кинон ямар төрлийн драма юм уу, крайм юм уу, триллер юм уу таалагдчих юм бол тэрийгээ шууд ингээд тэрэндээ ингээд орчдөг. Тэгээ тийм кинонод хайгаа явчихдаг. Үзчихдэг. Тэгээ нэг солонгос амар гоё кино таалагдчих юм бол тэгээ солонгос кинонд ороод ингээд явчихдаг. Гэтэ ерөнхий бол миний үзэх дуртай кино бол триллер төрлийн кинонууд л айгуу гоё. Тэр триллерд оруулсан нэг 3 кино байна. Seven байна. Fight Club байна. Тэгээд нөгөөх нь болохоор солонгос нөгөө нэг Memories of Murder. Зурлал авсан тийм. Тэгвэл зөндөө одоо нэр нь бас харах орж ирэхгүй. Тэгээд Bone Collector байна. Past Lives. Хиний тоглолтог Edna Hawke хи хоёрын Angelina Jolie хоёрын тоглолтог Past Lives. Тэр бол амар Deja Vu байна. Denzel Washington-ы тоглолтог. Тэгээ өөр чин Departed байна. Тэгээд Al Pacino сая сүүлийн 2 сарын өмнө би чинь живлээ шүү дээ. Al Pacino-гийн Scarface-ыг хитч үзв. Godfather-ыг хитч үзв. Тэгээд тэр нөгөө Heat De Niro тэр хоёрын тоглолтог. Al Pacino, De Niro, Robert De Niro хоёрын тоглолтог Heat байна. Тийм их төрлийн кинонууд бол дуусах хэрэгтэй. Уран дулааны цаг ирж урамшуулалт худалдааг зөвхөн Big Motors-оос. Салбар 1. Цайз 16 дугаар хороолол даахүрээ явах автобусны буудлын замын эсрэг талд Big Motors авто шоурум. Салбар 2. Цөмгөн хайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны Чанхон. Удас 75. За сүүлийн үед ер нь машин дотроо их сонсож байгаа 3 дуу. Дийлинг сонсож байгаа 3 дуу. Өөрөмс сонгосон замын өмнө тийм тостой гэж альдэрч унахгүй тул хажууд ардуу ших хоостой гэж. MC Aruka хэцүү анги киноны дуу байна. Өчигдрөөс сонсож байна. Тэгээд юуч битгий үлдээ Royal Taxi юуч битгий үлдээ нөгөөх нь болохоор Magnolia Ачимэн хаан Ачимэн хаан явна. 3 дуу сонсож байна. Их сонссон гэвэл. Та одоо нөгөө одоо ингээл өөрөө
засагдаагүй дуунууд байгаа шүү Тийм. дээ. Тэрийг ер нь одоо ингээд машин дотроо ингээд сонсож мосоод ингээд ер нь явах тохиол байдгүй. Хаа ганц. Нэр тэр чи юу лээ гэдэг мууд тааруу сонсохгүй л сонсохгүй. За одоо хотын төвчрөнд одоо энэ Сүхбаатарын талбайн баруун тал руу орлоо. За. За тэгсэн чинь Яахгүй. За. 2-3 цаг төвжирхээр боллоо. За тэгвэл олонний танил хүмүүсээс хинтэн төвжрэх вэ? Нэг Монгол, нэг гадаад. Парасайтын гэрээ эзэгтэй дүр тоглодог эмэгтэй байдаг шүү дээ. Баяа айлын эзэгтэй болдог аа. Тий. Тэр чинь бас гой кинонод тоглосон юм байлээ. За тэр заяа. Инээд байгаа. За. Нөгөөх нь болохоор гоё ярилцсан, гоё юм ярина гэх юм бол нөгөө Fairway манай Jimmy ч айгу гоё ярилцсан шүү дээ. Jimmy-тэй ярилцаад тэгээд өвчирсэн дээр хоо найс нөхөд хүмүүс байна тий. Тийм байна. Ер нь гоё юмнуудыг ярина гэж юу? Jimmy-г ч ер нь айгу хөвгөлтэй юу? Хөвчлөлтэй байх уу? Тийм. Хөвчлөлтэй. Гоё ярилцсан юм байна. Нөгөө төгжрэнээс ингээл 5-6 цаг ингээл төгжиж байгаа л ингээл симпигээр нь гараад юм цэлгэр зам байх амар гоё мэдрэмж өгдөг шүү дээ. Эсвэл нэг юм 600-700 км ингээл явж нэг юм зорсон газар очих амар тийм гоё мэдрэмж өгдөг шүү дээ. Тэр шиг юм гоё мэдрэмжийг амьдралаас юунаас хинээс авч байна. Гоё тэгэл уран бүтээлээ хийж захтаа л одоо комныхаа хард суухтаа ч юм уу мотор дуурал зураг авалтаа эхлэхээр ч юм уу тий. Яг нэг тайван нэг кофе тавьад комныхаа хард дуугаа хийх гэж та нэг тийм сэтгэл тайван уран бүтээлээс өөр юм бодохгүй байж захтаа тийм юм уран бүтээлдээ орохдоо тийм мэдрэмж авдаг. За баярлалаа хаа. За баярлалаа. За тэгээд гоё хамт гоё төгжирч гоё ярилцаж явсан баярлалаа. Тийм гоё юм байна тий. Тэгээд бас таныг бас оруулаарай гэд бас комментэн дээр амар их хүмүүс бас бичсэн байсан. Манай рилний комментэн дээр тэгээд хүссэн үнийг орууллаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Big Motors баярлалаа. Big Motors. Энд дэр орж байгаа юм. Орж. Өргөн юу. За баярлалаа guys.